Сайн байцгаана уу? Үзэгчдэд 7 өнөөр үзэгч та бүхэнд хүрдэг Төв аймгийн цаг нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Төв аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг хангах чиглэлээр 2017 оныг ажилдаа орлоготой иргэн, 2018 оныг үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил, 2019 оныг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил болгон зарласан. Энэхүү жил бүр ураа дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлснээр аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд бодит үр дүнгууд бий болж байна. Тухайлбал үйлдвэр цехүүдийг байгуулж ашиглалтад оруулснаар ажлын байр бий болж, үүнийгээ дагаад иргэд ажилдаа орлоготой болж байгаа нь аймгийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын хэрэгжилтэд түлхэж болж байгаа юм а. Энэ бүхний үр дүнд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд 8% өсөлттэй байна. Үндсэндээ энэ бүр эрхийн хугацааны эхний 2.5 жилийнхээ дүнг базж хэлбэл аймгийн хөгжлийг хангах чиглэлээр 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж биднээс амжуулсан байна. За 64 үйлдвэр цех шинээр байгуулсан байна. За томоохон хэд хэдэн үйлдвэрүүдийн байгуулж, за зармийнх нь эхлэлийг тавьж чадлаа гэж би зориуд хэлмээр байгаа. За хоньны ноосыг боловсруулах чиглэлээр аймгийнхаа хэмжээнд бүхэл бүтэн кластерыг хийж чадлаа. Иргэд малчтаасаа бэлтгэсэн ноосыг наваад угааж байна. За угаас ноосоо саманж байна. Ноолурлаг хэсгийг ялгаж аваад утсан ирч чадаж байна. За тодорхой бүс давуу үйлдвэрлүүлээд тэр үйлдвэрлэсэн бүс давуугаараа тодорхой нэрийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлээд зах зээлд гаргаад эхэлчихлээ. За мөн энэхүү ээрсэн утсыг түшиглэж сумор нутгуудад нэхэмлийн тодорхой цехүүдийг байгуулж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр нэлээд гайгүй ажиллаж байна. За хоньны ноосон дээрээ түшиглээд мөн био бордоо үйлдвэрийг байгуулж чадсан. Жилдээ 1600-аас 2000 тонн био бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж чадлаа гэдгийг хэлье. Махны 3 том үйлдвэр байгуулах ёстой, 2 том үйлдвэрээ биднээс байгууллаа. За энэ жилээс нэг махны үйлдвэр шинээр барьж байгуулж эхэлнэ. За ингэснээр энэ малчтын малын тоо толгойн өсөлттэй уялдуулж мах бэлтгэх үйлдвэрлэлийн аргаар мах боловсруулах, дотоод гадаад зах зээлд гаргах талаар нэлээд амжилттай ажиллах болцоо бүрдэнэ. 650 орчим тонн мах экспортлсон ийм дүн мэдээ гарч ирж байна. Энэ бол чамлахааргүй амжилттай гэж ингэж хэлэх ёстой. За ноолуурын анхан шатны үйлдвэр байгуулах талаар үндэсний томоохон үйлдвэрлэгч говь компаниудтайгаа хамтарч ноолуурын үйлдвэрийг барьж эхлүүлсэн. За ажлын гүйцэтгэл эхний үе шатныхаа дүнд 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ багтааж ашиглалтанд оруулна гэсэн ийм зорилготой ажиллаж байгаа. За гадар тариалангийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулах чиглэлээр бид бас тодорхой дэвшилтүүд гаргахаар ажиллаад байна. За төмснөөс цардуул гаргадаг үйлдвэр байгуулах талаар техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв боловсруулсан. За хөрөнгөхийн асуудлыг Польшийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Хүнсүдэ аж ахуйн хөнгө үйлдвэрийн яамн дээр энэхүү төслийг дэмжиж гүйцэтгэгчийн сонгон шал оруулах ажил эхлэгдэхээр ингээд ажиллаж байна. За хүнсний ногоо жимсийг хатаах технологийн үйлдвэрүүд байгуулах талаар судалгааны ажлууд хийгдэж байна. За гурвалжин будааны тариалтыг нэмэгдүүлж байгаа. Энэхүү гурвалжин будааг цэвэрлэх, савлах, за экспортлох чиглэлтэйгээр бас нэг дунд үйлдвэр байгуулж ажилд нь оруулсан гэдгийг хэлэх ёстой. Энэ мэтлэнгээр олон үйлдвэр цехүүдийг байгуулж ажилд нь орууллаа. За энэ бүхний үр дүнд ажлын байраа дахин бий болж иргэд маань ажилтаа орлоготой байх, аймгийн эдийн засгийн өсөлтөнд нэлээд
тодорхой хэмжээний түлхэц авчрах юм болцоо бүрдэж байгаа. За дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэг жилд 8 орчим хувиар өсч явж байна. Төв аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн хангах, иргэдийн ая тухтай чанартай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2018 оны 5 дугаар сард хөгжлийн түүчийн Төв аймаг хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татсан арга хэмжээний үр дүнд дэд бүтэц хөдөө аж ахуй боловсруулах салбарт 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрээр баталгаажуулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. За энэхүү чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай нэлээд хамтран ажиллаж Төв аймгийн одоогийн хөгжлийн байдал, цаашид хөгжлийн чиг хандлага боломжуудын талаар өргөн хүрээтэй мэдээлэл солилцож хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж ажилласан. Тэр тусмаа үндэсний томоохон үйлдвэрлэгч нартайгаа нэлээд сайн хамтарч ажилласан. Энэ бүхний үр дүн аймгийн эдийн засаг нийгмийн амьдрал бас нааштай үр дүнгуудыг авчирч байгаа гэж би зориуд хэлмээр байна. Хүнс хөдөө аж ахуйн салбар, за боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хүрээнд нэг 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах ажлыг эхлүүлэх тийм хамтын ажиллагааны гэрээг энэ хүрээнд байгуулж чадсан. За эрчим хүчний салбарт нэлээд томоохон төслүүдийг эхлүүлэх талаар бас гадаадын хөрөнгө оруулагч нар, гадаадын компаниудын консорциумуудтай ярилцаж бас гэрээ хэлцлийг байгуулж чадсан. За энэ ажлуудыг урагш нь ахиулах, за цаг хугацааг нь наашин татах чиглэлээр төрийн захиргааныхаа төв байгууллагуудтай, за хөрөнгө оруулагч талтайгаа нэлээд нэгт хамтран ажиллаж байна гэдгийг би зориуд хэлье. За энэхүү хөрөнгө оруулалтын чуулганы хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан зарим салбарын чиглэлүүд дээр тодорхой хөрөнгө оруулалтууд нь татагдаад ороод ирсэн гэдгийг би хэлмээр байна. Ноолрын үйлдвэрийн байгуулах ажлын эхлэл тавигдаад явчихсан. За мөн махны чиглэлийн үйлдвэрүүдийн түрүүчээсээ баригдаад ашиглалтанд орчихлоо. За Төв аймаг бол бас сүү үйлдвэрлэлийн гол бүс нутаг. Тийм учраас сүү үйлдвэрлэдэг гол бүс нутгийнхаа сүүний үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх талаар тогтвортой ажиллагааны гэрээ байгуулж чадсан. За энэ бүхний үр дүнд бас харьцангуй сүүний үн тогтворж өсөж, за нийлүүлэлт их тодорхой ахиж байгаа юм үр дүн гарч ирж байгаа. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр нэг 90 сая литр сүүг нийлүүлсэн байна гэсэн ийм дүн гарч ирж байна. За ноолуур, мах, сүүний үн зах зээлд харьцангуй тогтвортой бас өсөж байгаатай холбогдуулаад 84.5 тэрбум төгрөгийн орлого малчид иргэд маань ахиу орсон байна. За нэг малчин өрхийн жилийн дундаж орлого нэг 7 сая орчим төгрөгөөр өссөн байна гэсэн ийм дүмэд гарч ирж байгаа. Энэ бол манай хөдөөгийн иргэдийн амьдрал ах үед бас нэлээд том ахис дэвшлийг хацарсан ийм зүйлээ гэдгийг хэлмээр байна. За сүүлийн үед биднээс энэ эдийн засгийг төрөлжүүлэх талын асуудлыг нэлээд онцгойлон анхаарч, за төрийн захиргааныхаа төв байгууллагуудтай бас баримталж байгаа бодлого чиглэлээ ойлголцох, за нэгдсэн шийдэл төрөх талаар нэлээд онцгойлон анхаарч ажиллаж байна. Төв аймгийн төвийг бол өндөр технологийн үйлдвэрлэлүүд хөгжсөн, за сүлжмэл нэхэмлийн чиглэлийн үйлдвэрүүд төрөлжсөн байхаар ингэж харж тооцож ажиллаж байна. За дээр нь энэ онд олон улсын нисэх буудал ашиглалтанд орно. Олон улсын нисэх буудлыг дагсан дагуулгын асуудал, за үйлдвэрлэл үйлчилгээний шин салбарын асуудлууд. Тэгэхээр энэ олон улсын нисэх буудлыг дагсан хөгжлийн шин чиглэлүүд, за хөгжлийн зорилтуудыг хангах талаар бас нэлээд хамтын ажиллагааныхаа хүрээг өргөдгөж, за тодорхой асуудлууд дээр санал бодлоо илэрхийлж
орон нутгийнхаа хөгжлийг түргэх, за энэ бүс нутгийн хөгжлийг одоо нэгдсэн бодлого зохицуулалтаагаар хангах, за аливаа хөгжлийн одоо суурь дэд бүтцүүдийг бий болгох талын асуудал руу бол гол анхаарал төвлөрч ажиллаж байна. Зам тээврийн хөгжлийн яам, барилга бот байгуулалтын яам, хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, байгаль орчин аялал жуулчлалын яам гэдэг энэ яамдуудтай энэ бүс нутагт хийгдэх ирээдүйн одоо том бүтээн байгуулалтуудын талаар бас санал бодлоо солилцож нэгдсэн ойлголтод хүрч нэгдсэн шийдэл төрж байгаа явдал бол Төв аймгийн ирээдүйн хөгжилд бас ихээхэн том одоо үр дүн авчирна гэж ингэж харж байгаа. Төв аймагчууд 2018 онд 93 мянган тонн үр тариа, 12 мянган тонн хүнсний ногоо, 80 гаруй тонн төмс, 64 орчим мянган тонн малын тэжээл хуран авч, төмс малын тэжээлийн урах зараа улсдаа тэргүүлсэн амжилтыг гаргалаа. За 2019 оны Атрын 60 жилтэйгээ уялдуулж газар тариалангийн салбарт одоо бас онцгойлон анхаарч хийж хэрэгжүүлэх ёстой их бүтээн байгуулалтын ажлуудч байгаа. За ерөөсөө газар тариалангийн салбарын хөгжлийг хангах, тогтвортой ургац авах ийм бололцоо боломжийг бүрдүүлэх ёстой. Тийм учраас саяхан биднээс аймгийн газар тариаланчдынхаа хаврын тариалтын зөвлөгөөнийг зохион байгуулж Атар газар эзэмснийхэн 60 жилийн ойн ажлын нээлтийг зохион байгууллаа. 2019 онд аймгаас дэвшүүлж байгаа зорилтуудаа одоо тариаланчдтайгаа санал солилцож үүнийг бүрэн хангахын төлөө хамтын одоо хүч чармайлтаар одоо ажиллаж ахиу өндөр ургацтай 60 жилийн хойг өгтөх тухай асуудлаа ярилцлаа. Тэгэхээр энэхүү зорилтын хүрээнд бидэнд хоёр том асуудал байна гэж бид харж байгаа. За нэгдүгээрт энэ хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах тал дээр бид онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Тэгжээж энэ газар тариалангийн салбарын тогтвортой хөгжил хангагдах учиртай юм. Нэг нөгөө талд нутгассан ариун одоо ургац өгдөг сортуудыг одоо их ахиу тариалаж үрийн нөөц хангалтынхаа асуудлыг нэмэгдүүлэх асуудал биднүүсийн одоо зайлшгүй асуудлаа. За энэ талаар энэ 2019 онд одоо бас тодорхой ажлуудыг зохион байгуулж хийя гэдэг талаар одоо нэгдсэн ойлголт одоо мэдээлэлд хийж одоо хүрч ажиллаа гэдгийг одоо би хэлмээр байна. Энэ оны 7 сард ашиглалтад орох олон улсын нисэх онгоцны буудлыг даган бий болох их бүтээн байгуулалтын хүрээнд дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Мөн олон улсын нисэх онгоцны буудлыг дагсан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал яригдж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Манзширийн түүхэн дурсгал газрыг түшиглэж, соёл, шашин, аялал жуулчлалын цогцлбор байгуулах зураг төслийн ажил дуусч байна. Түүнчлэн шинж суурьсан бүс бүтээн байгуулалтыг дагсан автозамуудыг шинээр барьж байгуулж байна. За 7 сард олон улсын нисэх буудлал бисоор одоо ашиглалтанд орно. Гэхдээ энэ нисэх буудлын менежментийг бас авч явах баг консорциумыг одоо шалгаруулад гэрээг байгуулах ажил нь үндсэндээ дуусч байна. Засгийн газрын төвшөндөө. За тийм учраас энэ нисэх буудлыг дагсан хөгжлийн асуудлууд их тодорхой болж байгаа. Тэгэхээр Төв аймаг нисэх буудалтайгаа холбогдсон гол дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой гэдэг ийм үүднээс 100 мод олон улсын нисэх буудлыг холбосон 8.4 км хатуучилтай автозамын зураг төсөв боловсруулад бэлэн болгосон. За энүүнийг хөрөнгөхийн асуудлыг шийдвэрлэх талаар биднээс холбогдох байгууллагуудад асуудлаа тавиад ажиллаж байна. Олон улсын одоо донор байгууллагуудтайч одоо ярьж хөөрч байгаа зүйлүүд бий. Би өөрийн хугацаанд хөрөнгөхийн асуудал шийдэгдэх байхаа гэж ингэж харж байгаа. За олон улсын нисэх буудлыг дагаж энэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тухай асуудал бидэнд нэлээд чухал байгаад байгаа. Тийм учраас Манчрын түүхэн дурсгалт газрыг түшиглэж, за Манчрын соёл, шашин, аялал жуулчлалын цогцлбор байгуулах техник эдийн засгийн үндэслэл зураг төсвийг
байгаль орчин аялал жуулчлалын яамны захиалга хөрөнгөөр хийлгээд үндсэндээ дуусч байна. Тийм учраас 100 модоос манчир хүртэлх энэ хадуучилтай автозамыг сайжруулж шинжлэх тухай асуудал байгаа. Ингээд үндсэндээ нисхээс манчир хүртэлх 15.4 км хатуучилтай автозамын зураг төсөв техник эдийн засгийн үндэслэл бүх юм одоо бэлэн болсон. За энэ үн дээр тодорхой хөрөнгө татаж шийднэ. За манчрын тэр соёл шашин аялал жуулчлалын цогцлборын эхний бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх асуудлыг шийдэх ёстой. Ингэж байж иргэд гадаад дотоодын аялал жуулчлалын чиглэлээр ирж байгаа хүмүүс үзэх харах зүйлтэй бас сэтгэл ханамжтай за тодорхой одоо үйлчлэгийг аваад явах юм болцоо боломжийг нь бүрдүүлэхийн төлөө онцгойлон анхаарал хандуулад ажиллаж байна. Тэгээ энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх талаар холбогдох газруудад асуудал юмнуудаа тавиад хөрөнгийн их усүр бүрдүүлэх талаар одоо анхаарал хандуулж ажиллаж байгаа гэдгийг би зориуд хэлье. За хоёрдугаарт олон улсын нисэх бодлын дагуул хотын төлөвлөлтийн хүрээнд эхний суурьшлийн бүс болох орон сууцны барилгачлалтын асуудлын онд эхлэхээр бас тодорхой зураг төсөвнүүд нь гараад ажилд орох гэж байна. За мөн энэ олон улсын нисэх бодлын төлөвлөлтийн хүрээнд бизнесийн үйлдвэрлэлийн тодорхой бүс байх юм аа. За тэнд нь бид шинжлэх ухааны парк байгуулах асуудлыг энэ хүрээнд шийдье гэдэг асуудлаа боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамтайгаа яриад за шинжлэх ухааны паркын захиргаатайгаа яриад ерөнхийдөө одоо бэлтгэл ажлыг хангуулах ажлыг эхлүүлж байна гэдгийг би бас хэлэх ёстой гэж ингэж ойлгож байна. Иргэдийг ая тухтай хямд өртөгтэй чанартай орон сууцаар хангах бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж, инженерийн шугам шүлжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн газарт төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийг сонгон шалгаруулан хамтран ажиллаж, орон сууцны метр квадратын үнийг тогтвортой барих бодлого барин ажиллаж, 172 айлын 7 орон сууцыг ашиглалтад оруулж, 124 өрхийн тохилог амны орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж, нийтийн зориулалттай 12 орон сууцны гадна фасад, орц тээврийг засварлаа. За энэ жил биднээс энэ ихний 1000 айлынхаа хорооллын баригдаагүй үлдсэн байгаа 360 айлынхаа орон сууцыг барьж ашиглалтанд оруулахаар гүйцэтгэгч нараа шалгаруулад ажилд нь орууллаа гэдгийг хэлмээр байна. За 100 мод сумын төв дээр 5 байршил дээр дахин төлөвлөлтийн асуудал байгаамаа. Бид хоёрын асуудлыг тэргүй ээлжинд хийх ёстой гэж ингэ зориод за хүнсний үйлдвэрийн орчмын одоо байрнуудын дахин төлөвлөлтийн ажлын зураг төсөв бүх юм одоо бэлэн болсон гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан. За энэ 5 сараас эхлээд ажлыг эхлүүлнэ гэдэг ингээд ажиллаж байна. За хоёр дахь нь энэ урд хөдөө аж ахуй одоо орчимд бас биднээс тодорхой хэмжээний дахин төлөвлөлтийн зураг төсвийн ажлыг нь хийлгүүлж байгаа ийм зүйл байна. Энэ бичлэнгээр энэ дахин төлөвлөлтийн 5 байршил дээр нэмэргүй ээлжинд ажлын зураг төсвийг нь хийлгэж за барилгачлалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээг зохион байгуулна гэж ингэж зорж байгаа. За 2000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулаад дуусж байна. Одоо экспертизэд орчихвол үндсэндээ ажлын баримт бичиг бэлэн болох юм аа. За энэ 2000 айлын орон сууцны хорооллын дэд үтсийн асуудлыг эх оны төсөвт одоо тусгуулж шийдвэрлэх талаар анхаарч ажиллана. Ингэснээр 2000 айлын орон сууцны хороол баригдах бэлтгэл ажил нь хангагдах юм болцоо боломж бүрдэнэ гэж ингэж харж байгаа. Ингэснээр аймгийн төвийн орон сууцны хангамж одоо нэмэгдэх юм бодиттой боломж бүрдэх юм а гэж ингэж харж байгаа. За эрчим хүчний салбарын хүрээнд биднээс 30 мегаваттын дулааны цахилгаан станц барих ёстой юм.
За энэхүү станцыг барих хөрөнгийн асуудал нь Солонгосын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах учиртаа 6 сард зөвлөх үйлчилгээний компаниудаа шалгаруулад за 9 сар гэхэд жинхэнэ гүйцэтгэгчээ шалгаруулад энэ оны 9 сараас ажил нь эхэлнэ гэж ингэж харж байгаа. За энд 30 мегаваттын дулааны станц за үндсэн магистрал шугамтайгаа хийгдэх юм. За үндсэн магистрал шугамнаас цаашаа хэрэглэгчд рүү хүрэх салбар шугам буюу 2 дугаар эхлэхэнийхээ инженерийн шугам сүлжээг аймаг за улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр ингэж ажиллаж байгаа. За энэ хэлхээний зураг төсвийг одоо бид хийлгээд үндсэндээ дуусч байна. Энэ оны төгсгөл дээр бас тодорхой төсвийн болцоо боломжиндоо тулгуурлаж тодорхой ажлыг эхлүүлэх. За 20 оны хөрөнгө оруулалтанд энэ шугам сүлжээг одоо шинжлэх, сайжруулах ажил руу тодорхой хөрөнгө оруулалтууд тусгагдаж ажиллана. Энэ мэдээж үе шаттай явна. Хамгийн түрүү бид одоо шинжлэх шаардлагатай гэж яригдаад байгаа дахин төлөвлөлтийн 5 байршил дээрээ шугам сүлжээний шинжлэхийн ажлыг тэргүй ээлжинд эхлүүлье гэж ингэж ойлгож байгаа юм. Учир юунд байна гэхээр зэрэг одоо нэг 50-аад айл байгаа 3-4 байшинг шинжлээд 300-аад айлтай хороол болгож өргөдөх гэж байгаа учраас тэнд дулаан хийгээд цэвэр ус бохор зайлуулах шугамын асуудлуудыг өргөдөх юм зайлшгүй шаардлагууд гарч ирж байгаа. Тийм учраас энэ 2 дугаар хэлхээний шугам сүлжээний шинжилгээ ажлыг хийх ёстой гэж ингэж зорж ажиллаж байна гэдэг. Төрийн үйлчилгээний байгууллагад нийт шаардлагатай боловсон хүчнийг орон байраар хангах, улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулсан ахмадууд болон зорилтод бүлгийн иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор өнгөрсөн онд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж 446.2 м2 талбай бүхий 12 айлын орон сууцны санг бүрдүүлж зорилтод бүлгийн болон төрийн албан хаагчийн 12 өрхийг орон сууцаар хангасан байна. 2018 онд аймаг нэг төсвийнхөө нөөц болцоонд тулгуурлаж 400 сая төгрөг түрээсийн орон сууц хөтөлбөрт төлөвлөсөн. За энэ хүрээндээ бид нэг 12 орон сууцыг одоо сан бүрдүүлж чадсан. За дээр нь энэ хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа орон сууцнууд хуулийнхаа дагуу бас тодорхой талбайг түрээсийн орон сууц хөтөлбөрлөө одоо нийлүүлж байх юм үүрэгтэй. За энэ дагуу бас тодорхой орон сууцууд татагдаж орон сууцны түрээсийн орон сууцны одоо санг бүрдүүлж байгаа. За 2019 онд дахиад биднээс нэг 400 сая төгрөгийг тусгасан. Одоо баригдах энэ орон сууцнуудад бид тухайлсан метр квадратын хэмжээ үнийн тодорхой босго гэтрийн юмнуудаа тавиад одоо дундаа нь зарлаж түрээсийн орон сууцныхаа санг бүрдүүлж авах тухай асуудал байгаа. Энэ лүгээ бид анхааралтай хандуулад ажиллаж байна. Цаашид хөрөнгө санхүүгийн бололцоог нэмэгдүүлж энийг өргөжүүлэх шаардлага байгаад байгаа. Тэгжээж энэ түрээсийн орон сууц хөтөлбөрийг орон нутагт амжилттай одоо хэрэгжүүлж явах юм бололцоо боломж бүрдэх юм гэж харж байна. Баян цогт Алтан булаг, Бат Сүмбэр, Баян Чандман, 100 мод сумын шин суурьшлийн бүсийн айл өрхүүдийг улс орон нутгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан эрчим хүчний их усүрээр хангаж, аймгийн хөрөнгө оруулалтаар 100 мод сумын шин суурьшлийн хотхны 76 өрхийг төвлөрсөн халаалт шугам сүлжээнд холбосон. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар 2017 онд Алтан булаг сум, 2018 онд Баян сумын төвийг халаалтын системд холбосноор 17 сум 2 багийн төв төвлөрсөн халаалттай болжээ. 2019 онд 5 сумыг нэгдсэн халаалтын системд холбохоор ажиллаж байна. Энэ онд хувийн хөрөнгө оруулалт дээр түшиглэж нэг 5 сумыг нэгдсэн халаалтын системд шилжүүлэх юм бололцоо боломжийг бүрдүүлээд хөрөнгө оруулагч нарт одоо бас тодорхой саналууд тавьж байгаа. 4 компани одоо төсөл материалаа ирүүлээд байгаа. Бид энэ үнийг нэгтлэн үзээд за ажлыг энэ 5 сараас эхлүүлнэ гэсэн ийм байр суурьтай. Үндсэндээ 9 сарын 15 гэхэд нэг 5 сумыг төвлөрсөн халаалтын системд холбочихъя гэсэн ийм одоо бодлого зорилттойгоор ажиллаж байна.
Иргэдэд эрүүл мэндэд дэмжин хамгаалах, эрүүл аж төрөх дадал хэвшүүлэх, нотлохонд суурилсан онцлогоо эмчилгээнд хамруулах зорилгоор 2017-оос 2018 онд улс орон нутгийн төсөв төсөл хөтөлбөрөөр эрүүл мэндийн салбарт 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Нүүдлийн амбалт тоорыг 27 сумд ажиллуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт давхарцсан тоогоор 41 мянган хүн хамрагдсан тоо мэдээлэл байна. Нийт 62 өрхийн эрүүл мэндийн төв болон багийн эмч нарыг мотоциклоор 17 сумын эрүүл мэндийн төвийн болон аймгийн нэгдсэн эмнэлгийн автомашины парк шинжилгээг хийж нийт сумны 70%-ийг автомашинаар хангалаа. Ийхүү эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд ихэн энэгдэлгүй ажиллаж халдвар төвчний тохиолдлыг бууруулснаар эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтэд агц гарсан. Энэ хүрээнд нийтдээ эрүүл мэндийн салбар руу 5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Хөдөөгийн 19 сумын эрүүл мэндийн төвийн алсын дуудлагын түргэн тусламжийн автомашины паркийг шинжилж чадсан байна. За нэг 60 гаруй хөдөөгийн багийн эмч нарын унааны асуудлыг шийдвэрлсэн байна. Бүх сумдыг мобиль технологитой болгож чадлаа. Үндсэндээ хаанаас гэдгийг хөдөө өвөлжин дээрээс малчин өрөх дуудлага ирүүлэхэд тэнд зөөврийн зүрхний бичлэг бүх юмтайгаа очиод үзлэг онцлогоогоо хийгээд нотлогоонд суурилсан онцлогоог тавиад тэгээд эрүүл мэндийн асуудлыг шийдэх юм бол боломжийг бүрдүүлж байгаа юм. За дээр нь сумдын эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн тоногт хөрөмжүүдийг сайжруулах талаар анхаарал хандуулад энэ жилээс эхлээд 3 төрлийн лабораторийн багц хэрэгслийг сумдад бий болгох ажлыг зохион байгуулад ажиллаж байна. Аймгийн төвийн 6 баг дээр өрхийн эрүүл мэндийн төвүүдийг мөн тоногт хөрөмжөөр хангах ажлыг үндсэндээ нэлээд амжилттай зохион байгуулад явуулж байна. Мобиль технологитой болгож чадлаа. За дээр нь ганц эрүүл мэндийн байгууллагын хөгжлийг хангаад энд чадваржуулахаас гадна иргэдээ өөрсдийг нь эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлд сургах, өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө бас нэлээд анхаарал тавьдаг. Тодорхой хугацаанд бас үзлэг онцлогоонд хамрагдаж эрүүл мэндийнхээ асуудалтай анхаарал хандуулж ажилладаг болох ёстой бид. Тийм учраас энэ 7 хоног болгоны 3 дахь өдрийг нийгмийн эрүүл мэндийн өдөр гэж аймгаас тогтоогоод за тэгээд иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, за иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих чиглэлийн зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Сүүлийн 3 жил энэ хөдөлгөөний иргэдийг эрүүл байх асуудлыг нь дэмжиж нарны алхалт гэдэг юм уу, бүжиг гэдэг юм уу, энэ аль болохоор нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа нь бас зохих үр дүнгээ өгж байгаа. Сорилын судалгаа тестээр бол бас иргэдийн эрүүл мэндэд нийтдээ бас жоохон нааштай үзүүлэлт гарч байгаа гэсэн ийм дүн мэдээнүүд манай эрүүл мэндийн спортын байгууллагуудын иргэддээ хийсэн тэр сорил судалгаагаар их тодорхой харагдаж гарчиж байгаа. Энийг цааш нь нэлээд өргөжүүлж, эрчимжүүлж, далайн эцсийг нэмэгдүүлэх ёстой гэж ингэж зорж ажиллаж байна. Тийм учраас 2019 онд бид энэ уран дулааны улирлын нийгмийн эрүүл мэндийн өдрөөр зохион байгуулагдах ажлуудын хүрээг нэлээд өргөдгөж, иргэдийн өөрсдийнх нь сонирхол дээр нь тулгуурлаж, нийтийн биеийн тамирын чиглэлийн арга хэмжээнүүдийг өргөн хүрээтэй зохион байгуулъя гэд өнгөрсөн энэ 3 дахь өдөр энэ жилийнхээ уран дулааны улирлын нийгмийн эрүүл мэндийн өдөр, за нарны алхалт, нийтийн биеийн тамирын чиглэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулад эхэллээ. За нөгөө талд иргэдийн буруу хэрэглээ, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээнүүд байдаг. Тийм учраас 7 хоногийн 3 дахь өдрийг аймаг даяараа согтууруулахундаа худалдан борлуулдаггүй, үйлчилдэггүй, хэрэгэлдэггүй өдөр болгоод бас зарлчихсан. За энэ хүрээндээ мөн биднээс
энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд энэ иргэдээ хорт зуршил юмнаас татгалзах чиглэлийн соён гэгэрүүлэх энэ арга хэмжээг өргөн хүрээтэй зохион байгуулъя гэж зориод ажиллаж байна. За 3 дахь өдрийг мөн одоо бас л биднээс энэ хүүхдээ сонсдог өдрөө байлгая. За сард нэг удаа бас иргэдийг соён гэгэрүүлэх чиглэлийн өргөн хүрээтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулъя гэдэг ингээд тодорхой шийдвэрүүд гаргаад ингээд ажиллаад яваад байгаа. Энэ бүхэн цогцороо энэ иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, за иргэдэн бас хийж хөдөлмөрлөж, за тэгжээж сайн сайхан амьдрал руу чиглэгдэх зөв үйлийг хийх, энэ үйл ажиллагаа руу чиглүүлэх ийм одоо цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Боловсролын салбарт өнгөрсөн онуудад улс орон нутгийн төсөв хөтөлбөр төслийн хүрээнд 17 сумын сургууль цэцэрлэг дотор байрны барилгыг шинээр барьж засварласнаар хүүхэд багчуудын сурч хүмүүжих орчин нөхцөл сайжирсаар байна. Төв аймгийн хэмжээнд 2018-аас 19 оны хичээлийн жилд төрийн өмчийн 42 цэцэрлэг, хувийн хөвшлийн болон байгууллагын 8 цэцэрлэгт нийт 5600 гаруй хүүхэд, хувилбарт сургаалтад 1650 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хамралт 83% хүрчээ. Тэгвэл төрийн өмчийн 30 сургууль, хувийн өмчийн 1 сургуульд нийт 15,000 гаруй хүүхэд суралцаж, бага боловсролын сургалт 88.7%, суур боловсролын хамран сургалт 88.45% хүрсэн байна. Бүх шатны боловсролын байгууллагууд хүний хөгжлийн төв байх ёстой гэж төрийн бодлого. Энэ бодлогыг орон нутагт бид бүрэн хэрэгжүүлэх ёстой. Ингэснээрээ хүүхэд багчуудаа эрүүл аюулгүй орчинд өсөж торних, за хөгжих, сурч боловсрох энэ бүхий л бололцоог нь бүрдүүлэх учиртай юм аа. Тийм учраас боловсролын салбар бол өөрөө их том салбар. Энэ чинь бүх сумдад сургууль байна, цэцэрлэг байна, дотуур байр байна. Гэт энэ чинь мастаас нь их том салбар. Тэгэхээр энэ лүү хийж байгаа хөрөнгө оруулалт бол нэлээ ахиу байгаа. Ахиу байхаас ч өөр арга байхгүй. Тэгэхээр энэ бүрийн эрхийн хугацаа эхлээд 5 сум цэцэрлэгийн барилга шинээр. За энэ оны хөрөнгө оруулалттайгаа нийлээд мөн бас 5 суманд сургуулийн барилга шинээр. За 3 суманд спортын одоо барилга байгууламж. За 3 суманд соёлын байгууллага. За мөн бас нэг 6 суманд дотуур байр гэдэг ингээд шинээр баригдаж байна. Нийтдээ бараг 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил одоогийн байдлаар хийгдэж байна. За томоохон бүтээн байгуулалтын асуудлууд ном дамжиж хийгдэнэ. Батцанбөр суманд 920 хүүхдийн сургууль, аймгийн төвдөр 640 хүүхдийн спортын төрөлжсөн дунд сургууль байгуулах зэрэг ажлууд бол он дамжиж хийгдэнэ. За ингээ энэ бүгдийг тооцох юм бол 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил одоо боловсролын салбар руу хийгдэж байна гэдгийг би зориуд хэлэх ёстой. За дээр нь өнгөрсөн жил аймгийн нийт нутгаар зуныхан сард бороо хороо илбэгтэй байсан барилга байшингуудын чанарыг нэлээд шалгасан. Дээврээсээ гойждог барилга байгууламжид энэ тоо нэлээд ахиу гарсан. Тийм учраас аймаг 2019 онд дээвэр төсөл гэж хэрэгжүүлж байна. За 6-7 сумын сургууль, дотуур байр, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн одоо дээврийн засварлуу аймгийн хөрөнгө оруулалтаар тодорхой хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. За сум орон нутаг бас орон нутгийнхаа хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бас дээвэр засварын ажлыг зохион байгуулад хийж байна. Боловсролын салбар дээр өөр нэг онцгой анхаарах зүйл бол мэрэгжлийн боловсон хүчний хангалттай асуудал. Тийм учраас боловсролын их сургууль, энэ холбогдох сургалтын байгууллагуудтай хамтарч мэрэгжлийн боловсон хүчний хангалттай нэмэгдүүлэх. За энд байж байгаа багш боловсон хүчнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх. За заах арга хүүхдэд өгөөжийг нэмэгдүүлэх талын одоо арга хэмжээнүүдийг бас нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллаж байгаа.
аймгийн одоо багш нараасаа тухайлсан одоо судалгадахуунуудын чиглэлээр тэргүүлэх зэргийн одоо багш нараар нь баг бүрдүүлж багш нарын одоо зөвлөх үйлчилгээг нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллаж байна. Анги дэвших, төгсөх, эсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг хангуулах хүрээнд судлагдахуун бүрээр сургалтын чанарыг ахиулъя гэдэг одоо зорилтыг дэвшүүлээд ажиллаж байсан. За энэ оноос эхлээд бид нүс суралцагч бүрийн сургалтын чанарыг ахиулах ийм бодлого зорилтыг тавиад ажиллаад явж байна. За бас чамлахааргүй амжилт үр дүнгууд байгаа. Гүйцэтгэлийн хийгээ чанарын үзүүлэлтүүд өмнөх оноосоо агсан үзүүлэлтүүд гарч ирж байгаа. За улсын төрөлдсөн одоо олимпиадуудаас медаль хүртэж байгаа сурагчдын тоо бас нэлээд ахиж байгаа. Сая энэ Төв аймаг Дондгов, Өмнөгов, Дорногов, Говь Сумбар орсон бас бүсийн хэмжээний пиццгийн олимпиадад манай аймгийн багш сурагчид нэлээд амжилттай оролцож амжилт хариунтай ирлээ. Энэ мэтлэнгээр одоо бас бусдаа суралцах, тэдний сайн туршлагыг өөр дээрээ татаж нутагшуулах. За эргээд өөрсдийнхөө сургалтын чанар үр дүнг ахиулах чиглэлийн арга хэмжээнүүдийг нэлээд өргөн зохион байгуулж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бас улсын хэмжээнд сургалтынх нь чанар, ажлынх нь үр дүн нэлээд өндөр байгаа хувийн хвшлийн сургуулиудтай бас харилцсан хамтран ажиллах талаар өнгөрсөн жилээс эхлээд тодорхой алхмууд зохион байгуулсан. Тентхийн менежмент, за багш нарынхаа хөгжлийг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, за суралцагчдын сургалтын чанарыг ахиулах талаар баримталж буй бодлого авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, энэ бүх зүйлсүүдийг бас нэлээд нарийн судлаж боловсролын салбарт бас нааштай ахис үр дүнгуудыг гаргах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Би үрдэн гарна гэдэгт итгэлтэй байгаа.